Энэ өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй. Манай эртний өмнөх 2 дугаар зуунаас төр улсаа хүчрэгжүүлсэн хүннү гүрний үед Монгол хувцас нийтлэг шинжтэй болж үндэсний хувцас сурлал хөгжсөнийг эрдэмтдийн судалгаа нотолдог. Тэр үед хүннү нараас айж цагаан хэрэм татаж байх үед урд хөршийн нэгэн мэрэгэн хүн хэлэхдээ хүннү нарыг суурин иргэшилтэй болсон цагт бидний хувцсыг өмсөж бидний иргэшилээр амьдрах болно гэж хэлснийг зарим их сурвалжид өвүүлсэн байдаг юм а. 2000 гаруй жилийн дараа тэр үгээ биелээ олов гэмээр байдал амьдралаас өнөөдөр харагдаж байна. За та бидний өмсөх хувцсны дийлэнхийг урдаас оруулж ирж байна. Тоон томь хөтөлбөр хувцсны зах зээлийн асуудлыг хөндөхөр бэлтгэлээ. За шинжлэлийн их тодтолтой засгийн газар өнгөрсөн онд Монгол банктай хамтарч эдийн засгийн мөчлөг сөрж бодлого хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2 оронтой тоогоор илэрхийлэгдсэн. Мөчлөг гэдэг нь дотоодын эдийн засаг гадаад зах зээлээс хамаарч хямрал үүсэх нөхцөл байдал 2013 онд үүссэн байдлыг хэлж байгаа юм. За үүний илэрлэл нь төгрөгийн бусад гадаад валюттай харьцах ханш 19 орчим хувиар суларч Монгол банкны таамаглалаагүй нөхцөл байдал үүснийг хэлж байна. За цаашиж сулрах аюултай гэж зарим судлаачид харж байна. Төгрөгийн ханш ингэж суларч байгаа нь дотоодын инфляцид хамгийн их дарамт тулж байна. За түүнчлэн хэрэглээнийхээ 70% гадаадаас авч байгаа манай улсад зайлшгүй дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, ялангуяа экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлож чадах үйлдвэрүүдийг бий болгох нь хамгаас чухал гэдгийг төгрөгийг үнгүүдүүлж байгаа энэ байдлыг олж харах нь чухал болоод байна. За сүүлийн үед оюмл бүтээгдэхүүний зах зээл ч гэсэн энэ нөхцөл байдал хүчтэй ажиглагдж байгаа юм. Тухайлбал та бидний хамгийн их хэрэгэлдэг өргөн хэрэглээ болох гутал хувцсны үн 2013 онд 18%-аар нэмэгдэжээ. Нийт массыг хамарсан дотоодын хэрэглээг хангах үйс оюмл хувцсны үйлдвэр өнөөдөр хангалттай хөгжөөгүйгээс импортоос хүчтэй хамаарсан хэвээр л байгаа юм. Бусад орнуудад хувцсны үн буурч байхад манай улсад бол харин өсдөг. За бид энэ нөхцөл байдлыг халах цаг нь болсон гэж бас шинжлэлийн засгийн газар зарим эдийн засгийн судлаачид тайлбарладаг. Монгол улсын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн онд 7.3 их найт төгрөгт хүрчээ. Үүнээс 67%-ийг уул уурхай, олборлох салбар, 25.6%-ийг боловсруулах салбар, үлдсэн 7%-ийг эрчим хүчний салбар эзэлж байна. Боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 1.9 их найт төгрөгт хүрснээс нэхмэлийн үйлдвэр 255 тэрбум төгрөгт хүрч 14%-ийг нь эзлэж байхад хувцас үйлдвэрлэл 36 тэрбум төгрөгт хүрч 2%-ийг л эзлэж байна. Ингээд тоогоорч бас бодит амьдралаас харахад манай улсын хувцас үйлдвэрлэлийн салбар маш жижиг байгаа нь харагдаж байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэхмэл үйлдвэрлэл огцом өсөлттэй байсан ч үйлдвэрлэлийн хэмжээ бага багаар байсаар л байгаа юм. Харин хувцас үйлдвэрлэл 2000 оны ихээр 48 тэрбум төгрөгт хүрч байсан бол 2008-аас 2011 онуудад бууралттай байж өнгөрсөн 2013 онд 2002 оныхоо түвшинд буцаад очжээ. Гэтэл нэхмэл бүтээгдэхүүний импорт буюу гадаад орнуудаас авч байгаа өртөг зардал 2013 онд гихтэл 70 сая Америк долларт хүрч 2009 оныхтой харьцуулаад үзэх юм бол маш хурдстай нэмэгдэжээ. Монголчууд нэхмэл бүтээгдэхүүнийг гадаадаас шууд авч хэрэглэж байгааг үндэсний статистикийн тоо харуулж байгаа нь энэ. 2010 онд улсын хэмжээнд ар хүртлэх ажилчинтай 292 аж ахуй нэгжид 1043 ажилчин, 10-аас 49 хүртэлх ажилчинтай 7 үйлдвэрт 295 ажилчин, 50 буюу түүнээс дээш ажилчинтай 3 үйлдвэрт 546 ажилчин, нийт 302 аж ахуй нэгжид 2295 ажилчид ажиллаж байсан бол 2010 онд 2560 болсон байна. За цаашид оюутлын салбарын ажилчдын тоог нэмэгдүүлэх чиглэлд санхүүжилт дэмжлэг засгийн газраас өгөхөр байгаа. Үүний үр дүнд 2014 оны эцэст гэхэд 5000 ажилчин, 2015 оны эцэст 8500 ажилчин, 2016 оны эцэст 11500 ажилчинтай болохоор үйлдвэр хөдөө аж ахуйн яам төлөвлөж байгаа юм. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас оюун бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэхдээ ямар үр дүн тооцоосныг та бүхэнд бас тоогоор харуулъя. 2013 оны 1.5 тэрбум ширхгээс 2014 он буюу энэ онд 4.5 тэрбум ширхэг болгож 3 дахин нэмэгдүүлэх юм байна. Ингээд болоогүй 2015 онд 7.5 тэрбум болгож 5 дахин нэмэгдүүлнэ. 2016 он гэхэд ойлгомжтойгоор хэлэх юм бол улсын хурлын сонгуулийн жилд 10.2 тэрбум ширхэгт хүргэж өнгөрсөн оны үзүүлэлтээс 7 дахин нэмэгдүүлж ажиллахаар Баттуулга сайдын яам төлөвлөжээ. Ирэх сонгуулийн үеэр энэ их ажлын биелэлтийг үндэсний үйлдвэрлэгчид Баттуулга сайдаас ам асуухад буруутахгүй үзье. За түүнчлэн оюун бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.
Тодруулах юм бол экспортлох тоо хэмжээг одоогийн 4.4 саяас ойрын 3 жилийн хугацаанд 9.9 саяд хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Манай улсын оёдлын салбар нь 1999-ээс 2005 онуудад экспортын оёмл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байлаа. Тэр үед 30 мянга гаруй хүн ажиллаж, гадны хөрөнгө оруулагчдын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан гэдэг. Харин өнөөдөр үндэсний үйлдвэрүүд өөрсдөө гадаад захиалга авах гүйцэтгэх чадамжтай болж дотоодын хэрэгцээд уул уурхай хүчний байгууллага бүх салбарын төрөл бүрийн ажлын хувцас дөрвөн хувцсуудыг үйлдвэрлэж байгаа нь сайшаалтай. Учир нь оюмл хувцсны үйлдвэрлэл нь нэмэн үртэх хамгийн их шингээдэг нийгмийн баг болоод дундаж давхаргын иргэд тэр дундаа эмэгтэйчүүдийг ажлын байраар хамгийн их хангадаг юм. Тэгэхээр оюмл хувцсны үйлдвэрлэл нь ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой өргөн хэрэглээний оюмл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбар юм. Тиймээс бид зөөлөн оёдлын салбарт Монголын хамгийн том компани болох Exclusive компани захирал хадагта майц цэцэгтэй ярилцах байна. Учир нь Чингис бондноос 750 сая төгрөг авсан гэдгээр нь үзэгчид бас санаж байгаа бах. Тэгвэл энэ бондын үр өгөөж нь өнөөдөр бодит байдал дээр биелээ олж байна уу гэдэг дээр бид ярилцах болно. Үзэгчдээ хөтөлбөрийг үргэлжлүүлээд Exclusive компани захирал майц цэцэг манай студид ажиллаж байна. Үзэгчдийн хөрнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе. За, орой минь та бүхэнд. За, баярлалаа. Таныг би өнгөрсөн онд эдийн засгийн чуулган дээр харж байсан л да. Тэр үед Монгол брендийн эрэлд эдийн засгийн чуулган өрнөж байхад та оюмл бүтээгдэхүүн, хувцсны зах зээлийг Монгол брендээр бий болох боломж байна гэж санхүүжилтийн асуудлыг хүчтэй хөндөж гаргаж иж тавьж байсан л да. Тэгээд засгийн газар ч бас хүлээж аваад 750 сая төгрөгийг Чингис бондноос танд шийдэж өгсөн. Нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд та санаж бодож байсан ажлынхаа яг аль түвшинд нь хүрсэн бэ? За. 2013 оны 3 сард эдийн засгийн форум дээр Монгол брендийг бий болгоё гэд ийм сэдвийн дор болж өнгөрсөн. Тухайн эдийн засгийн форумд манай Exclusive компани өөрсдийнхөө үзэсгэлэнг болгон Монгол брендийг хамгийн хүчтэй, хамгийн хурдан аль чиглэл нь байж болох вэ гэхэд би оюмл болон зөөлөн оёдлоо гэж хэлчихсэн. Яагаад тэгэхээр ер нь хувцсны чиглэлээр тухайн брендийн 80-аас 90% нь зөөлөн оёдол эзэлдэг. Хүн ер нь анх төрөхтэй л даавн оюмл бүтээгдэхүүнд үлгээгдэж боогддог. Яг тэр утгаараа хүний шкафанд ч гэсэн 80-аас 90% бол зөөлөн оёдол эзэлдэг болохоор хичнээн түүхийд нь гаднаас ч гэсэн ажлын байрыг бий болгох, нэмэн үртэг шингээх, их олон эмэгтэйчүүдийг ажлын байртай, баталгаатай орчинд бий болгодог гэдэг утгаараа хүний хэрэгцээ гэдэг утгаараа хамгийн боломжтой гэж би тэр үед маш ихтгэлтэй бардам дуугарч байсан. Нөгөө төгөөр бас танай гэрийн хүн дизайнер та Porsche усад бас 10 гаруй жил оёдлын үйлдвэр байгуулж ажиллаж байгаад 2008 онд Монголд ирээд тэрнээс хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм байна л дээ. Тэгэхээр ингээд утгаар бас туршлага дээрээ үндэслэж та тэгж хэлж байсан баг. Санхүүжилтээ өнгөрсөн оны хэдэн сард авсан бэ? 100% тоног төхөөрөмж шинжилж чадсан уу? Тийм. За бид нар Porsche-д бараг 10 жил өрсөй оёдлын үйлдвэрийг ажилуулж 2008 онд манай гэр бүлийн гоёгийн ахлах дизайнераар ирээд тэгээ ер нь тэр цагаас хойш эх орондоо яг суурин бас энэ хөнгөн үйлдвэрлэлд бас шинжилэл хий, өөрчлөе гэдэгт бол хоёргүй сэтгэлээр ажиллаж эхэлсэн. Тэгээд энэ ажлын хүрээнд ч гэсэн бас үр дүн маань гарч агаад ялангуяа төр засаг минь бас дэмжиж агаад маш их баярлж байгаа. За Чингис бондоос манай компани 750 саяыг авсан байгаа. Гэхдээ бидний төсөл бол 5 сая байсан л да. Гэхдээ бас ер нь бол дамжлах шат. Ер нь байд юм билээ. Шатандаа яг хасагцаар танагцаар 750 сая. Голомт банкн дээр 1.5 сая ирсэн боловч яг л банк өөрсдөө эрсдлийг хүлээдэг болохоор яг процентод тааруулна гэдэг юм те 750 саяг манад 10 сард бид нэр санхүүжилт авсан байгаа. Ер нь тухайн компани үйлдвэрлэл өөрсдөө бодит ер нь санхүүгийн чадамж чадвар нь хэрийн өөрсдөө хэр зэрэг боломжтой юм бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зах зээл нь ямар юм бүх юмаа илэн далангуу банкнда тайлбарлахад ер нь бол энэ зээлийг авахд дэмжихэд нэг тийм танилтай байх шаардлага болсон юм шиг л надаа яг л нөгөө тунгалаг шил шиг тийм болсон юм шиг санагдаж байгаа. Тэгээд тэр утгаараа ч гэсэн бид нар яагаад өнөөдөр 750 саяыг манайх ингээ авсан гэдгийг олон нийтэд бас ил тод хилээд байна вэ гэдэг маань энэ өөрөө олон
бас яг бид нар шиг гаднаас дөнгөж ирээд Монголдо хөлөө олгож байгаа залуучуудад энэ хүмүүст бас үлгэр дуурайл болж байгаа гэж бодож байгаа. Яг тодорхой аваад ийм бид нар хийж бүтээж чадж байна. Ингэсэн шүү, энийгээ ингэж зарцуулсан гэдгээ тодорхой бүгдэд нээлттэй харуулчихаар нөгөө талаараа биднэрт ч гэсэн бас одоо амар байд юм байна. Тэгэхээр танай компани exclusive брендийг одоо хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Одоогоор тоо хэмжээний хувьд төрөл хэлбэрийн хувьд. За ер нь зөөлөн оёдлол ерөөсөө л оёж болох бүхэл төрлөөр оёдог. Одоо бидний хамгийн том зорилт бол 2014 онд Монгол улс өөрөө үйлдвэрлэгч болж чадах юм байна. Чадна гэдгийг л одоо харуулж ажиллахын төлөө байгаа. Энэ онд ч гэсэн шинжлэлийн засгийн газраас нэг их 80 төгрөгөөр үндэсний үйлдвэрлэлд дэмжиж гэж байна л та. Тэгэхээр яг энэ хүрээнд нөгөө үндэсний үйлдвэрлэлийг бий болгоод эхлэхийн тулд нөгөө түүхийн эд нь бас Монголын байх хэрэгтэй гэдэг шалгуурыг олон нийтч тэр за эрх баригч тэр бас хараад байна л та. Тэгэхээр түүхийн эд та нар өнөөдөр хаанаас авч байна? Их хурлын нэгэн эрхэм гишүүн бол хэлжсэн л да. Энэ бол үндэсний үйлдвэрлэл биш ээ. Яг тэгэхээр түүхийн эд гаднаас ирж байна гэдэг. Гэхдээ бас бидний зүгээс аваад үзэх юм бол энэ бол Монголдо үйлдвэрлэж байна, нэмэгдэх шингээж байна. Олон ажилчдыг ажлын байраар хангаж байна. Хамгийн гол нь бид нар Монголдо үйлдвэрлэж байна. Энэ бол үндэсний үйлдвэрлэл яалтчгүй мөн гэж би боддог. Нөгөө талаас одоо тухайн хүний байр сууриас аваад үзэхээр бас яалтчгүй гаднаас түүхий давж байгаа. Нөгөө л гадаад та нар хөрөнгө оруулалт хийгээд байна гэд. Тэгэхээр бол яалтчгүй бид нар даавгаа үйлдвэрлэх ёстой. Боломж нь байна. Чадна. Тэгэхээр бол одоо дахиад нэг алхам оргишилж байна тий. Одоо бид нэр үйлдвэрлээд өөрсдийн брендийг бий болгоод Монголынхаа зах зээлд бас тодорхой хэмжээгээр таниулсан болохоор даавуу хийгээд даавуу үйлдвэрлээд нийт зөвхөн дангац эксклюзив биш. Бүхэл бүтэн одоо оёдлын эрхэлдэг тий хүмүүсийг хангах юм боломж байгаа. Өнөөдөр сундаг материалаар бидний хийгдэж байгаа футболкны үн ойролцоогоор 10,000 төгрөг байгаа. Хэрвээ бид нар тэр материалыг Монголдо үйлдвэрлэх юм бол тухайн футболк маань 3,000 төгрөг болох тийм боломж байгаа юм. 3 дахин хямдралтай үнээр тий. Тэгээд энэ түүхийн эдийг бид нар гаднаас авахд хүндрэлтэй маш их байдаг. Яагаад гэвэл бид нар хүссэн загвар дизайнераа хүссэн өнгөөрөө захиалахаар маш их хэмжээгээр захиалах шаардлагатай болдог. Тэгээд Монгол өөрөө жижигхэн зах зээлтэй болохоор тэр их хэмжээгээр захиалчаар буцаад биднэрт нөгөө материалууд маань одоо илүүдл болоод зархад ч хэцүү байхад ч хэцүү ингээд бидний бас мөнгийг төгтсөн ийм асуудал гардаг л да. Хэдэн сарын өмнө хэдэн сарын өмнө их дэлгүүрийн баруун жигүүрээр би орж гарахдаа хилтгий одоо ингэртэй курткийг харж байсан л дээ. Гадны улсад л Монголын захиалгаар оюулаад ороод ирсэн багтаа гэл нэг тогтож харалгүй эмэгтэй куртк болохоор л зөрөөл өнгөрсөн юм л та. Тэгээ сүүлд сая дөрвөн гаруй худалдааны төв дээр ерөнхий сайдаас очоод үндэсний үйлдвэрлэлд дэмжиж үзэсгэлэн гаргаж явахад харж байхад бол танай компани бүтээгдэхүүн юм байлээ. Хүүхдийн том насанд хүрсэн эмэгтэй хүнийгээд Канада технологиор үйлдвэрлэж байгаа гэсэн хасах 50 хэмийг хүрнэ. Ил шидний юунд байна? Манайх энэ курткийг ер нь Монголынхаа зах зээлд гаргаад 3 жил болж байгаа. Тэгээд сүдөр бас хийж үзсэн. Гэвч сүд маань бас сайн муу талтай байт юм байна. Яг Японы Uniqlo брендийнхэнд зориулж болно хийгдсэн боловч тухайн үед бас гаргаж бас л нөгөө яг санхүүгийн боломж бас тэрнээс болоод бид нэр яг зорьсондоо хүрч чадаагүй. Гэхдээ хийгээд одоо тэр амтны гаралтай сүдөр хийгээд одоо энэ Канада технологиор хийгээд үзэхээр зах зээл дэлхийн нийт маань өөрсдөө амтны гаралтай зүйлээс татгалздаг болчихжээ. Эко тал руугаа илүү их анхаардаг болсон юм байна. Одоо бидний хэрэглээд ашиглаад байгаа Канада технологи гэдэг маань хасах тавь дулаанаа барих чадвартай торгон сүдэн материал юм байна. Энэ хичнээн харахад нэмгхэн боловч хөнгөн дулаахан тэгээд биеийн температурыг барьж идэг ийм технологи байгаа юм л да. Тэгээ энэ жил бид нар бас нөгөө Монгол үндэснийхээ хэв шинжийг оруулаад тийм торгон сүдэн одоо курткэн дээл хийж утсан. Тэгээ энэ маань ч гэсэн зах зээл маш амжилттай борлуулагдаж ер нь хүмүүсээс ч гэсэн сайшаал юг их сонсож байгаад их баяртай байгаа. Статистик тоог харахаар бидний өмсөж зүүж байгаа хувц сонрын 60-70 орчим хувь нь гаднаас л орж ирж байна. Тэгэхээр урд хөршийн зах зээлтэй танаа брэнд өрсөлдөхөд өнөөдөр мэдээж боломжийг та бүхэн олж харсан бас бэрхшээлтэй зүйл юу вэ? Ер нь
манай Монгол бас бид нэр их цөөхөлөх нь шүү дээ. Тэгээ хоёр талд хоёр том акул ээж байдаг. Тэгээд би энэ үйлдвэрлэл эрхэлж байгаа энэ хүмүүсийг айгүй зоригтой хүмүүс гэж боддог юм. Яагаад гэвэл бид нар тийм том акулуудын өмнөөс цөөхөлхний мөрчлөө тэмцэж байгаа байхгүй. Тэгээд сая өөрөө хэллээ те. Ер нь гаднаас бараа бүтээгдэхүүн гаднаас дандаа яаж. За 2013 онд маань шинжлэлийн засгийн газар маань одоо үнийн тогтворжуулах бодлогыг баримтлаад Чингис Бондыг босгож ирсэн. Тэрнийхээ хөтөлбөрийн үр дүнд бас 13 он эдийн засгийн хямралтай байсан ч гэсэн бас их хэвтэйхэн яг үйлдвэрлэгчийг манай хоёрын салбарын хувьд бол хэцүү байсан ч гэсэн маш их хэвтэйхэн бид аваад гарцсан гэж боддгийн. Нөгөөтгөр одоо 14 онд одоо Монголдо үйлдвэрлэе гэд тий. Ер нь бид нар гаднаас дандаа нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг оруулж ирд юм байна. Гадагшаа экспортоор гаргахдаа дандаа нэмэн өртөг шингээгүй түүхийн эдүүдээ гаргаад байд юм байна. Тэгэхээр одоо гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний нэгдүгээрт нь хүнс эзэлт юм байна. Хоёрдугаарт нь ердөө л нөгөө хувцас бус бараа маань эзэлт юм байна. Тэгэхээр энэ ядаж одоо тэр гаднаас орж ирж байгааг үйлдвэрлэгч бид нар хаагаад одоо үйлдвэрлэх хэрэгтэй байгаа юм л да. Ингээд хаачих юм бол бас зохимжоор нөгөө инфляц маань буурах бах. Түүгийн сулраад байгаа байдал эргээ чангарна гэх мэтлээ. Тийм. Тэгээд одоо ядаж дотоодынхаа зах зээлийг сайн хангачаад дараа нь бас гадагшаа экспортоо бас бодно гэж бодож байгаа. Тэгээ би түрүүн хэлсэн даавуу үйлдвэрлэнэ гэдэг. Энэ маань болохоор бидний бас урд нь их боддог байсан зүйл л дээ. Тэгэд яг ингээ ярихаар одоо яг манай эксклюзив компанийн мундагтаа бас хийгээд байгаа юм шиг л дээ. Бид нар өөрсдөө хүний нутагт олон жил 10 гаруй жил тэнд ажиллаж хөдөлмөрлж ирсний хувьд Польшуудаас ялангуяа маш их юм сурсан юм байна. Ерөөсөө Польшуудаасаа сурсан юм ал би энэ Монголдо хэрэгжүүлээд байгаа л гэж боддээ. Тэгэхэд Польшууд одоо энэ сунмал ялангуяа энэ футболк хийдэг, дотуур хувцас, биеийн тамирын хувцас одоо гэр ахуйн хэрэглээний янз бүрийн материалыг ерөөсөө өрхийн үйлдвэрлэл хэмжээгээр үйлдвэрлэждэг. Айгүй боломжтой. Тэгээд энэ технологи болохоор жил тутам сайжруулж үүдэг. Энэ жил болохоор сая бас ингээ холбогдоод уулзаад ярихад бүр сайжирсан. Ерөөсөө будгийнх нь одоо энэ будалт нь хүртэл эко тал руугаа ерөөсөө л үүнийгийн стандартын дагуу гэхээр маш сайжирсан. Тэгэхээр бид нар тэр олон жилийн туршлагатай тэр хүмүүсийн одоо хийгээд хэрэгжүүлээд ирцэнийг Монголдо л нутагшуулах гэдэг. Тэгэхээр бол их бардам чадна гэдэг байгаа юм л да. Яагаад тэгэхээр аль хэдийн тэр маань амьдрал дээр хэрэгжээд практикт ажиллагаанд орцсон болохоор тий. Та манай студид бас өөрийн брендийн нэг цүнхтэй ирсэн байл да. Үзэгчдэд харуулчих жолоо. Болно. Гэтэ энэ цүнх маань яг бид нар захиалгаар хийлэгдэг. Энэ дотор нь би бас өөрт чинь гар болсон ирсэнгүүл дээ бэлэгтэй ирсэн байгаа. Энэ куртэг маань бас түрүүний танд ярьсан нөгөө торгонцод харахад нэмгхэн болов. Канад технологи. Энэ болохоор одоо яг та нар шиг залуучуудад ажил хэрэгч машин дотроо өмсгöd их тохиромжтой. Ийм өвлийн куртэг байгаа. Торгонцод. Ялангуяа ажил хэрэгч хүмүүс бол пиджак өмсөхгүйгээр өмсчих боломжтой. За энэ ярилгын үед их анхаарал татах юм байна. Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өө гэд Монголынхаа газрын зурагтай ярилггүй байна. За энэ бас нэг баатруудаа энэ хүүхдүүд хувцсаар дэлхийг эзэлнэ гэдэг энэ түүхтэйг холбосон юм шиг байна. Эксклюзив гэдгийг ингээд хальтгын хэлэх юм бол эзлэгч нар гэд болдоггүй гэд бас хэлсэн байна. Тэгэхээр компанийнхаа нэрийг бодохдоо бас энэ тал руугаа бодож өгсөн юм бол яагаад эксклюзив гэж өгсөн юм бэ? Дэд зэнданыхан зориулсан юм. За энэ нэр бас их зарим хүмүүс их шүүмжлэлтэй. Яагаад Монгол нэр өгсөн бэ? Үнэхээр та нар Монголын брэнд юм бол Монгол нэр өгсөн гэд бодсон л доо. Тэгээд бүх нэр маань эзэнтэй болцсон юм байна ерөөсөө. 2000 оюун юмчтай олцсоор эзэнтэй байна. Эзэнтэй байна. Тэгээд хүссэн бүх үгүүд маань эзэнтэй болцсон. Тэгэхээр эксклюзив гэдэг маань хэлэхэд хэцүү боловч энэ үгийг орчуулах шаардлагагүйгээр дэлхийн аль ч орнд эксклюзив гэхээр энэ үнэхээр чанарыг л эрхэмлдэг брэнд юм байна да гэд ойлгохоор тийм болохоор энэ нэрийг сонгож яасан. Тэгээд бас энэ эксклюзив ингээ хэлэхэд их хэцүү л дээ. Тэгээд аль нэг газар би ингээд ороод хаанаас ирж байгаа эксклюзивээс гэх тэгэхээр хүн заавал 2 3 хаанаас гинэ гэд тэгж асуудаг. Дараагийн удаад намайг яваад харахад шууд таньдаг. Нөгөө хэцүү нэртэй компани ихж ирсэн байна гэд. Тэгэхээр бол бас хүмүүст
бас их хурдан би өөрөө одоо энэ нэрмээ хэлэхэд хэцүү ч гэсэн бас тогтоогдоод ах шиг байна гэж бодож байгаа. Энд Монгол хүн бүхэн эх орондоо хайртай. Бид нэр хэцүү хүлэхнэ. Тэгсэн мэт асар удам том нутагтай. Тэгэхээр одоо хүн нөгөө чаддгаараа тий хайрлаа. Бид нар ямар бөө яриад тий одоо явах биш юм эх орноо ингээд одоо манаа зогсож чадах биш. Ерөөсөө л үйлдвэрлэж байгаа хувцас болгон дээрээ өөрсдийнхөө сэтгэлийг шингээе. Тэ бидний бас бодож явдаг юм. Энд Чингис Бондынхоо сүр хүчийг гаргаж иртэй. Дэлхийг бид нар урд нь зэр зэсгээр эзэлж байсан бол одоо бид нар эдийн засгаар яагаад одоо тэр гадны брэндүүдээс бид нар тутна гэж монголчууд угаасаа л мундаг штэ. Тэ? Тийм болохоор төрөн дэмжиж өгөх юм бол монголчууд хийж чаднаа. Сая үзэсгэлэн дээр өөрөө ч гэсэн анзаарсан баг те. Монголчууд ямар их чадвартай бас биднэрт боломж байна. Тэгэхээр бол удахгүй бид нэр үйлдвэрлэгч орн болоход бол ерөөсөө цаг хугацааны асуудал юм шиг санагдсан. За хасах 50 хүнд баахааргүй хүрдэг. Канада технологи бол одоо Монголд үйлдвэрлэж байгаа. Танд маш их баярлалаа. Чингис Бондын үр өгөөжийг би бас ийм байдлаар хүртдэг хөвтөө байсаар маш их баярлалаа. Тэгэхээр эксклюзив ингээд хэлэхэд бол төвөгтэй тийм ээ. Орчуулах юм бол дээд зинданыхын гэдэг Монгол үг гарчна. Тэгэхээр энэ брендийг цааш нь та бүхэн бас түүхийд өөрсдөө үйлдвэрлэдэг болоод нэмэн үрдэг хамгийн их нэмэн үрдэг шингээдэг салбар бол хувцсны салбар гэдэг нь тоо графикаар бол харагддаг л та. Тэгэхээр энэ бүхнийг зорж ажиллаж байгаад маш их одоо өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгэхээр түүхийд дотооддоо үйлдвэрлэдэг болоороо тэгээд олон нийтийн зүгээс 100% Монголынх юмаа гэдэг энэ ойлголтыг бас та бүхэн бас удахгүй биелүүлэх гэж байгаа юм байна. Тэгэхээр үзэгчтэй хандаад бас за ер нь үндэсний үйлдвэрлэлийг хамгийн их дэмждэг хүн одоо дэлгэцүүлж байгаа та бүхэн буюу монголчууд бид нар өөрсдөө байдаг. За бид нар альва нэгэн компанид одоо ингээд хаяа одоо зар үзэж яхад туршлагатай хүнийг ажилд авна гэдэг. Хэрвээ бид нар залуу хүмүүсийг бид нар туршлагажуулж бид нар өөрсдөө ажилуулж туршлага суулгахгүй бол тэр хүн хизээч туршлага суухгүй. Яг тэрнтэй адилхан зарим хүмүүс Монголынх гээд ямар ч бүтээгдэхүүнийг одоо юу гэдгийг нэг за болох гэдэг юм уу эсвэл Монголынх юм ч айлгтай биш гэдэг юм уу хаяад явдаг. За яг өнөөдөр Монгол бүтээгдэхүүн муу гэж болно. Таны хүсэж байгаа чанарыг одоо хангахгүй байж чадна. Гэхдээ үйлдвэрлэгч бид нар чинь үйлдвэрлэснийхаа хэрээр одоо улам их практик сууж, улам их чанаржуулж одоо сайжирч байдаг юм аа. Юм хийгдэг тусмаа хүн сайжирдаг тийм үү? Тэгэхээр яг одоо Монгол түмэн та бүхэн минь Монгол бүтээгдэхүүнэл сонгоод авах юм бол угаасаа үндэсний үйлдвэрлэл өөрөө аяанда хөгжинө гэж боддог. Өмнөх засгийн газрын үед би санаж 2011 онд манайх урд хөршийн Тянжины нэг бомбтод бас чөлөөт худалдааны төвийг байгуулад бизнесмэнүүдэд тэнд очиж аятаа тухтай орчныг бүрдүүлчлээ гэж уриалж ирсэн л да. Одоо энэ Тэмбэрэл дарга улсын их хурлын гишүүн байгаа. Та тэр үед тэнд хамрагдчихсан танай компани. За 2011 онд худалдаа аж үйлдвэрийн танхимаас за үйлдвэрлэл эрхлэгч одоо үндэсний үйлдвэрлэгч нар минь энэ Тинжиний Дунзиан чөлөөт бүс дээр манай Монгол 50 жилийн гэрээтэй газар авч байна. Энд та бүхэн сонирхооч оролцооч. Цаашид үйлдвэрлэл бизнесийн орчин чинь их таатай байх болно гэдэг. Тэгээд тэр эдийн засгийн форумд нь манай компани өшөө бас хэд хэдэн компаниуд бид нар оролцсон. Тинжинд очиж газрын байдалтай танилцаад компани байгуулахад нийтдээ хэдэн төгрөгийн зардал гаргасан бэ? За ер нь бол бараг 70-80 сая төгрөг тухайн үед бол яагаад гэхээр тэнд аж ахуй нэгж бүртгүүлэх ёстой. Хятадын одоо тэр Дүнзэн байр саваа түрээслэх ёстой. Байр саваа түрээслэх ёстой. Бас компани эхэлж байгаа болохоор Хятадын банкнд мөнгө байршуулах ёстой. Тэгээд энэ компани дараа бүртгэгчдгүй юм байлээ Хятад. 5-6 сар орчим болоод маш их үйл процедур болдог. Тэр болгонд бас бид нар байнга очиж гар хэсэг зураад ингээд ер нь их ажиллагаа бидний зүгээс шаардж байсан. Тэр ажил яваагүй юм тийм ээ. Тийм, үр дүнд гараагүй. Иймэрхүү бэрхшээлийг туулсан болохоор магадгүй өнөөдөр Чингис Бондноос бас нэг хүртэх хөв байсан байл үү гэж бодлоо. Тэгээ таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Үзэгч та бүхэн тоон тойрон хөтөлбөр үндэсний үйлдвэрлэгчид буюу ялангуяа Чингис Бондны үр дүн өнөөдөр бас ямар байна вэ гэдгийг харахыг зорилоо. Анхаарлаа дуусна баярлалаа та бүхэнд.